Би бол энэ комиксын хэв маягийн дургу яг үндэ. Ямар шаардлагагүй одоо тэгээд туйм айшаа бөө ивэр туурай ингээд. Яг үндэ бол хөдөлгөөл өөрийнхөө нүүр амыг зүсээд гүрээгээ ханаад өхмээр л тийм гоё болгохтой юм байна. Ингээд одоо яах ч яах вэ? Тэрийг хүлээж аваад дурлаад байгаа бол одоо тэрэндээ бас яг орё гэж бодож байгаа юм. Тэгэхдээ тэрийг нэг учиртай ахын төлөвшүүлнэ гэж нэг том ажил байна. Эний чинь төлөө ажиллах хэрэгтэй гэдэг байгаа чинь тэр шүү дээ. Ганц би яваад тэрийг хийгээд мэдээж төлөвшөхгүй. Олон хүн оролцъё л даа. Америкийн баатруудад ингэж байдаг. Онцод ингэж. Яг энэ донд энтэй жандуурагдахгүй Монгол төлсийн баатрыг бүтээх хэрэгтэй. Одоо хийж байгаа оролдуудыг би бас ажиглаад хараад байгаа. Тэгээд ер нь яг нэг болж өгөхгүй л байна лээ. Гэхдээ яа шүү. Нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ хамгийн чухал зүйл бол энэ арт концепт гэдэг байгаа шүү дээ. Одоо тэр арт of Kung Fu Panda ч юм уу. Арт of Rapunzel гэдэг номнууд байна. Үзсэн байна. Тэр чинь бол тэр арт концептыг боловсруулахад ямар их ажилласан юм тийм. Тэгээд эндээс одоо яг үндэс суурийг олж хармаар байгаа байхгүй. Хүүгэлдэн баатар, хүүгэлдэн нүрийг яаж хөгжүүлдэг юм бэ гэнэ. Одоо мэрэгжлийн хүмүүс нь хэлж гэн, мэрэгжлийн бус нь хэлж гэн. Хэтрүүлэхтэй. Хэтрүүлэхтэй гэдэг үг нь энэ дээрээс хангалтгүй байхгүй. Шог зурагч гэсэн хэтрүүлэхтэй шүү дээ. Тэгэхээр үндэс суурь нь юу вэ гэдгийг олж хармаар байна. Шог зургийн дүр, хүүгэлдэн баатарын дүр хоёр ямар ялгаатай. Юу гэж бодож байна? Тэр тухай бодож үзсэн үү? Тэрний ялгааг одоо их ойлгомжтой төлөөлөлөд хэлэх юм бол ерөөсөө лого, клип арт гэх хоёр юм байна шүү дээ. Энэ хоёрын ялгааг бол хүмүүс хараад таньна шүү дээ. Манай нэг компани жижигхэн учраас үнэгүй логод олохын бол клип артаас аваад тавьдаг байна. Гэхдээ хэзээ ч лого олж харагддаг байна. Юундаа вэ гэж бодож байна. Лого хийдэг дизайнерууд байгаа юу? Лого бол ерөөсөө дахин давтчихгүй тийм. Гэхдээ яг геометрийн энгийн дүрсээр илэрхийлдэг байгуулдаг байхгүй. Nike лого нэг юм юм байна. Гэхдээ тэр чинь яг үзэл байгуулалтаа шүү дээ. Нэг тойрог татлаа. Хоёр тойрог татлаа тий. Энд нэг томцоо хараг татлаа. Тэр бол энэ бас өөрийн багцсан хайлтцаатай тий. Нэг жаваад 3H 2H одоо манай соён бүртгэл байгуулалтаа шүү дээ. Тэр галын бэл чинь зүгээр санамсаргүй ингэ зурдаггүй байхгүй. Тэгжээж тэр лого авахгүй. Хүүгэлдэн киноны баатар дээр болохоор Мики Маусыг авъя. Тэ? Нэг тойрог татлаа. Холмон гараад байна тэ. Dagaa нэг тойрог дахь чиг нь гараад. Dagaa нэг тойрог. Энд нэг 100 татгах тоншоор нь гараад. Ийм бүтцтэй байхгүй. Ерөөсөө тэр геометрийн энгийн төсвүүдээ боруулжин тэгш үнцэг богоо байлгүй тэ. Илэрхийлэх гэсэн. Тэгжээс тэр чинь банк олон давтагдаж ашигладаг. Одоо бүр ингээд уучин ухамсал дараагаар ингээд зурхад бол тэр чинь бүр ерөөсөө яг тэр багтцсан байгуул тэгээрээ ингэж явж ээж адилхан давтагдаж зурагдаж шүү дээ. Лого бас тийм шүү дээ. Тэгэхгүй болгоо чинь өөр болоод байна шүү дээ. Наашаа харахтаа нэг байжсэн нааш ингээ ирэхэд чад өөр хүн болж харагдаад байдаг. Ерөнхийдөө нэг үсний өнгө хувцснараа жоохон ялгараад байдаг тийм. Одоо Мики Маусыг ямар ч муу зураач ингээд нэг цэцэрлэгийн гадаа хан дээр зурхад тийм Мики Маус. Ийм боловсруулалтыг хийх шаардлагатай. Бид нар бол яг нь Мики Маусыг бүр тийм элементарны төс зурхгүй гэдэг юм уу? Тоёс учраас нэг юм л дээ. Гэхдээ л одоо эдгээр шиг аатын толгой нэг юм хоёр төсөөс бүтээдэж шүү дээ. Дээшээ харсан нэг юм грамд доошоо харсан нэг юм грамд л шүү дээ. Энэ бүтцийн нэг зүйл тодорхой байлаа. Тэр дотор бол хамаар амд хаашаа даачаас авч. Тэгээд гол асуудал бол
дүр бүтээн гэдэг чинь зүгээр бас нэг түн хэлбэрийн асуудал биш. Энэ дүрийнхээ цаад зохиол дээрх зан авир одоо нийгмийн гал үсэрч юм. Хар гаргаас ирсэн юм уу? Эсвэл одоо Чингис хааны бүгд юм. Энэ нэг соромжаас дүрээ бүтээн байдаг шүү дээ. Жүжигчин хүн яаж дүрээ бүтээдэг вэ? Дотоод гадаа шинжээ юм. Тэг хэрэгтэй. Одоо Роден гэдэг одоо бүх үеийн одоо хамгийн алдартай баримлж хэлсэн шүү дээ. Дотоод үнэн гадагшаа илэрч төрж гарч харагддаг юм аа гэж байна. Тэгээ хүүхэлд ингээд наны баатар үтэгэд бол бас тэр юм байна. Хүч чадал. Цагаан цаа сэтгэлтэй юм. Эсвэл хүч чадал руу дорой нөхдөд харгуу санаатай юм. Сэтгэлийн их хүч чадалтай юм. Тэр бадрын энэ ярийн үснээрээ дээрэн дээрс ховц хэрэглэл үсгэцгэндээ ямар цаг үеийн бид нар мэдээж Монгол юм аа хийх юм чинь ямар цаг үеийн ямар соёл энэ дээр авч ашиглах юм. Тэгэхгүй нэг жанжин малгай тавьчаад ийм ингэртэй дээр өмсгөл чинь нэг ганцанд нэг ийм гэж ингээд байна. Самбраа байхгүй юм шүү дээ. Ямар цаг ингэж болох юм бэ? Бас ярих юм бэ? Зүтлэх юм байна ч тийм. Тэгээд Чука студиуд бас байгуулаад бас анимашн хийж байгаа. Гэхдээ манайх бол тав том хүний хэмжээнд юм яриад манайх бол зүгээр хүүхд хэмжээнд гэсэн хүнээр хавцаа. За тэгээ ямар ч үстэй бол хоёр тийг хийсэн. Эхлээд бид нар яг ингээ арт чиглэлээ барья тийм. Яг ингээ өөрийн онцлогоо барья гэдээ явсан чинь нөгөө манай үзэгчд чинь 25 жилээр төвлөө өгч. Дандаа Холливуудын оюун хүүхд үзээ бид нар одоо нэг юм гаргахад тэр шууд голгох байхгүй. Өө ийм ижил манай монголчууд чадахгүй юм тийм. Тэгээд нөгөө нэр сүрээ барчих гэдэг байхгүй. Тэнгүүд бид нар цэвэр арилжааны шинжтэй орё. За тэгээд магадгүй дараагийнхаа хүүхдэд нэг санхүүжилтийн тэрийг бодлуулж гаргахыг гэсэн. Яг цэвэр софтвер жоохгүй. Тэгээд яг нөгөө арт гэдэг талаас жоохон татгалзаа. Бас шууд хойлоод ч юм өөр юм дураад тавихгүйгээр ерөнхийдөө бол нөгөө Walt Disney стилийг баримтлаа. Бас монголчуудаа одоо ингээд дүр мөрө бүтээсэн явж байгаа байхгүй. За тэгээд хамгийн гол зүйл чинь санхүүжилт шүү дээ. Тэгээд санхүүжилтээ яаж шийдсэн бэ гэсэн чинь одоо ингээд 20 гаруй баг бүрдүүлэх 20 гаруй болчихж байгаа байхгүй. 20 гаруй хүний ингээд 1.500 доллар залилдаа багаар утгаж шүү дээ. Тэгэхэд нэг сарын 10 сая төгрөг өгч байгаа байхгүй. Тэгээд тэр ингээд хурдыг хийхгүй бол улам ингээд 10 сая төгрөг гараал тийм. Дээрээс нь тоног төхөөрөмж түрээсээ зардал өгнө. Тэгээд ерөөсөө л гол хүмүүс дээр цалингаа өгье. За тэгээд бусад яг хүмүүсүүдээ бол 6 сар ажиллах сонирхолтой хүмүүсүүд олон гэсэн маш олон хүмүүс. Хүний нөөц бол манай Монгол төв хагцсан байна. Тэгээ энэ хүний нөөц хагцсан байгаа гэдэг чинь эргээд нэг ийм анимашнууд их гарах төсөлт хийх гэдэг яг ингэ бэлтгэгдчихэд байгаа байхгүй. Дэлбэрэх гэдэг байгаа. Тэгээ хүн болго энэ тэнд очоод тэгтээ хийхдээ бол нэг хүн бүгдийг хийж чаддаг. Зураг зурдаг, график хийдэг, өнгөө тавьдаг. Тэгээ ганцаархнаа хийх гэж суудаг. Гэхдээ компьютер тавьчаад ээж аваар гайгүй компьютер холчоод. Тэгээ ганцаар хийгээ суугаад би л юм. Өөр хүн очоод ингэ санаа хэлэхгүй, гарны хэлэхгүй байна. Тэгээ нөгөө нэг би даргуул, чи даргуул. Ингээ ерөөс нийтж чадахгүй болчиход. Тэгээд тэгсэрний энэ тэнд очоод суугаад юм юунэл хийгээл тээ. Тэгээд би одоо яг л ийм сонирхолтой хүмүүстэй зөвлөлөөхөд зар өгөхөд зүгээр 50-д хүрсэн л тээ. Манай дээр. Тэгээ бид нар бас тэрнээс хараад зарим хүмүүс үнэхээр чадвартай хүмүүс ирсэн. Тэгээ тэр чадвартай хүмүүс болохоор цалингүй гэхээр бас хэцүү. Тэгээд өөрсдөө нэлээд үнэлсэн. Бидний одоо яг ингээд цааш нь зорилгод нэгдэж чадахгүй. Ингээд эсрэг болох гэдэг. Тэгээ тийм хүмүүсүүд бол гарцаахгүй явуулсан. Тэгээ яг үнэхээр ингээд чадвартай, жоо суулч гэсэн чадварчуудаа гарч боломжтой хүмүүсүүд нэгдсэн. Одоо манайх ерөнхийдөө бол маркетинг хайхны хэсэг бол клипийг гаргах гэж байгаа. Google-ийн байна. Тэгээ тэр болохоор яг кино дотор орцсон нэг охин маань дуулдаг гэсэн үг байна. Тэгээ тэрнийхээ яг зураг автруугаар орцсон явж байгаа. Тэгээд яг ингэж хэлэхэд бол та бол айгүй тийм томыг харж бүтээж байгаа юм байна. Гэхдээ бол миний хэлэхээр бол эхлээд манай монголчууд тэгээд юмнуудаа хийгээд эхлээд дотоод үзэгчтэй харуулчих байхгүй. Бид нар юм боломжтой шүүж чадсан шүү. Тэгээ харуулсныгаа дараа тэнгүүр арилж байгаараа мөнгө олоо дараагийнхаа юм санхүүжүүлж юм. Тэгээд бол тэгээ одоо бид нар бол гаргаж өгч байгаа.